Би Бацангэлд 74 онд төрсөн байдгийг. Өглөө босоод бол нөхрийнхээ ваасыг ирлээ шүү дээ. Хоньо маань удаа гаргана, нөхрөө тэжээн. Тэгээд дараа нь ус мусандаа явна, хоньо эргүүлнэ, нөхрөө тэжээгээд гаргана. Тэгсээр эдлүүд өнгөрчдөг. Би Арангаамгийн Булган сумын малчин хүн байгаа. Дөрөвдөр ав. Би даатгал хамрагдаад 5 жил тасралтгүй даатгалж. Тэгээд одоо даатгал төлөгдөг болсон нөхөн улгуур гэж тухай бүрд нөгдөг барьдаг болсон. Ер нь ашигтай. Би нодлоо оржин 300 мянган төгрөгөөр даатгаад сая гаргаж авчихсан шүү. Энэ даатгалыг ер нь өргөн хийвэл тэгэл тэр хэмжээгээр л авч идэг гэдэг л дээ ер нь хамрагдвал. Одоо ер нь малчид ер нь даатгалыг ер нь мэддэг болцсон юм байна. Өнөөдөр сайхан өдөр юм аа. Зөвхөн бас мундаг юутай өдөр байгаа гэсэн. Салхитай бураатай өдрүүд байгаа гэсэн. За энэ манай өхрийн гашаа байгаа. Энэ хоньных нь гашаа. Тэр нь тэжээлийн гашаа юм байна. Ардаа өснөх гашаатай. Энд хэдэн бараануудаа тэжээдэг. Одоо манайх ер нь нэг удахгүй шүү нэг 10 тоноод ер нь төлөлнө. Төлөлгөөр болчихсон. Би яг нэг анх нэг 5 ирлээ зүүнээ авал. Тэгээд тэрийг жоох ивгүй болж ирээ 100 мянгаар даатгаллаа. За ерөөсө даатгалж үл зүгээр юм байна. Ер нь жилд ингээд ахиулаад ядгийн ягаад гэвэл арай л ашиг шим хүртэйлэн зүгээр юм бол гэж би боддог шүү дээ. За энэ даатгалыг л ер нь хүн болгоё малчид болгоно хэрэгжүүлдэг юм уу? Нэг тийм нэг алуун журамч гаргах нь юу юм зүгээр ард түмэндээ сайхан сурчлаад энийг даатгуулцдаг барьцдаг. Тийм л болоосоо л би бодох юм. Ер нь энэ жил өвлөлтөл их сайхан жил боллоо. Ер нь байнга ийм сайхан үйл болно гэж байхгүй л дээ. Тэгэхээр малчид өөрсөндөө анхаарад синетрэгээд энэ даатгалыг л ер нь нэг үл төрцгөөс нэг үсэн малчин болгонд даатгал хамаардаг гэдэг юм уу? Нэг үл сайхан хуультлын зөв гаргалгаа таал болгол малчид бас энд нь оролцоход дээр юм уу л гэж би боддог шүү дээ. Нөхөн олгуур гэдэг нь төлөгдөхгүй хизээ нэг цаг заавал төлөгддөг хэрэгтэй юм бэл. Зарим улсууд бол ер нь мэдэхгүй ч явж байгаа улсууд байгаа. Би нэг 4-5 жилийн өмнөөс даатгуулж эхэлсэн. Тэгээ ер нь зүгээр юм гэж бодлоо. Ер нь улсууд ч ярьж идэг. Тэдээр даатгуул ядгийн өөрснөө хэр хэмжээндээ тааруулаад. Ер нь мал өрийг ш 4 төрөл дээр нэг 500-аар вакцины вакцинлэгдсэн ч би болно гэж би боддог шүү. За энэ зод бол одоо нэг хэлж ирдгүү хийсэрдэг гэж малчд өөрснөө сайн юм хумаа бэлдэх хэрэгтэй. Хоёр жавар хангаатлагыг мань мэдэх юм шүү дээ. Ер нь энэ даатгал эрсдэлгүй гэдэг утгаар нь энэ даатгалыг л ер нь хэрэгжүүлж өржөөл зүгээр юм уу та гэж л бодох юм. Манайхад одоо 30 гаруй хүртэл байсан. 10-аад өнөө байлоо. Тэгээд хоньямаа цөөхөө 100 мөнгөд юм байсан. Адуу нэг азар гадуу тайл байсан. Тэгээд зудан дараал. Тэгэл тэнцээж үс тэжээл байдаг юм агсан тэгэл. Тэгээд нэмэргүүл дийлдэггүй юм билээ л дээ байгаль юу ч. Тэгээд нэг 3 үлээтэй л нэг 20 хэдхэн хоньмонтэй л иржсэн санаад. Би ер нь ногоон тэжээл тэрдэг юм да. Ногоомого яхаа энэ манай энтхий улсууд байна тэднэртэйгээ хамтраад нэг жоохон юм хийдэг л. Ер нь ногоон тэжээл малын урмлыг л ер нь голчлдог юм да. Илүү дутуугийн зарна тэгэл үйдэг юм да. За да өдөөний ажилд мундахгүй шүү дээ. Цаг наргүй явал тэгэл ороо болдог шүү. Нэг өдөртөл ороо болцсон байдгийг. Хийсэн нэг хийцэн юм гэхээр байхгүй. Нэг олдсон юм гэхээр байхгүй тэгэл. За тэгээд сурцсан дөө тэгэл. Одоо нар жаргал та 7 болчихж байгаа байлгүй. Өглөө өдрөд хүүтэн боловч өдөр нь богинохон байдаг. Нэг өдөртөл ороо болцсон байдаг шүү. Нүхэндээ өөрөө жил болгол өгдөг юм л. Нодлон бол сайлгсан сая гаруй төгрөг. Энэ жил чинь 800 700 дээр гарч ийлгээл өгчсэн. Тэгэхээр ер нь л өвчлөлтийн бэлтгэлээ өөрснөө хийгээл тэгээд даатгалд бүрээ хамаарчих юм бол тэгэл ер нь болно л гэж боддөг юм даа.
та бүхнийг даатгалтад хамаарагдаарай гэж хэлье. Малын индексжүүлсэн даатгал. Малчин иргэд жил бүрийн 1-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 30-ны өдрийн хооронд даатгалын төлөөлөгчд болон хаан төрийн банкнд хандан даатгуулах боломжтой. Малын индексжүүлсэн даатгал.